Сайн уу тэгээд өнөөдөр би та бүхэнд Японы нийслэл буюу Токио газрын тухай ярьж өгөх болно. Та нарт энэ хот үнэхээр таалагдана гэж найдаж байна. За тэгээд сэдв рүү орцгоё. Токиогийн хамгийн ихний газар бол биелээ очиж үзэхийг их хүсдэг. Токио цамхаг итгэлийн гэрэлт гэж нэрлэдэг гайхалтай цамхаг байгаа. Энэ цамхагны штэ заяа Эльфбаны цамхагийн Японы хувилбар мэт харагддагч энэ барилга нь 1958 онд босгогдсон барилга байгаа. Дайны дараах сэргэлтийн бэлэг тэмдэг болгон Токио Тауэр бол итгэлийн найдвар цамхаг гэж нэрлэдэг. Хэрвээ гайхалтай сонирхолтой баримт гэж хэлвэл Токио Тауэр нь өндөр нь 333 м тэгээ бөгөөд 176 гэрэлтүүлэгтэй эдгээр гэрэл улирлын өнгөөр өөрчлөгддөг байгаа. Эсока сум нам гүний зүрхэн дэх эртний дөө гэж нэрлэгддэг алдартай сум байгаа. Орчин үеийн өндөр байгууллага дунд эртний уур амьсгал халагдсан Сенсо Ji Temple Asuka сум оршино. Энд хүмүүс гудамжаар алхахдаа гараа ариусган сүнсний амьсгалан үүсгдэг. Токио хэрэв гэрэлтэй талтайч эрч хүч дүүрэн болон Асука бол сүнсний тал юм. Тэгээд бодол төрүүлэх үг нь бол технологи бидний гарыг хөдөлгүүлдэгч сүнслэг ухаан бидний зүрхийг хөдөлгөлнө гэдэг нэртэй юм байна. Энэ зоо цэцэрлэг төрөлөө Сакурагийн амьсгал. Би л Сакуранд маш их дуртай. Хамрын Токио бол цэцэрлэгийн Деважа Сакура дэлгэрэх үе Энко парк бүхэлдээ ягаан үлээнд умбадаг. Япончууд энд Ханами гэх баярыг тэмдэглэж төр зуурын гоо үзэсгэлэнгийн тухай баясгана. Цэцэг мэд хоромхон амьдралын үнц юм. Сонирхолтой баримт. Энко парк нь 10,000 гаруй Сакура модд жил бүр 2 сар орчим хүн ирэх гэж үздэг. Сэмбол уулзвар дэлхийн хамгийн алдартай гудамж. Энэ хүн бүрийн мөрдлөг өөр чиглэл энэ зүүрж байгаач хөдөлгөөн дэг журамтай гайхалтай уялдаатай. Сэйюбо бол хесох дахь зохион байгуулалт гэж Япон соёлыг илэрхийлэх юм. Танин мэдхгүй өдөрт 2 тэрбум 4 сая хүн энэ уулзвар дээр гардаг бөгөөд дэлхийн хамгийн завгүй уулзвар гэж нэрлэгддэг. Lab Team Plant урлагийн дижитал ертөнц. Орчин үеийн Токио бол урлагийн технологи хослуулсан гайхамшиг лэптоп музей зочбол чи усан дээр алхаж гэрэл дотор шумбах мэдрэмж авна. Энэ бол зөвхөн үзэсгэлэн биш, хүний мэдрэмжийг өөр түвшинд хүргэх туршилт гэж хэлж болно. За ингээд хэрвээ миний бичлэг таалагдсан бол дараачийн бичлэг хүртэл түр баяртай. Тэгээд subscribe болон лайкаа дараад шеэрлэхээ мартаваа. За тэгээд дараачийн бичлэгтээ баяртай.